Туулгын ойр орчмын 2400 орчим га талбайг ойжуулах шаардлагатай талаар судлаачид судалгаа гаргасан байгаа. Ийм хэмжээний талбайг ойжуулахтай туужийн нарсыг нөхөн сэргээсэн туршлагын дагуу үндэсний хэмжээнд хөтөлбөр гарган ажиллахаар болжээ. За энэ хүрээнд туулгын их хавьд хавтгааруулж модыг нь огтлсон 230 га талбайд хамгаалагдсан үндэс бүхий бортохдоо тарьцыг суулгах ажлыг эхлүүлсэн байна. Туул голыг ойжуулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд байгууллага аж ахуй нэгжүүдэд уриалга явуулж ойжуулалтанд оролцохыг урьж байгаа гэлээ. Энэ урилгыг хүлээн авч анх удаа нэг бүтэн амыг ойжуулахаар болсон байгууллага нь оюутлогоо компани юм байна. Харин цаашдаа өөр олон байгууллагыг байгалаа хамгаалах ийм ажилд нэгтгэхийг холбогдох албаныхан уриаллаа. Үндсэндээ бол 3 жилийн өмнөөс энэ судалгааны ажил эхлээд тэгээ энэ талбайг сонгоод урд нь ой байсан учраас урах магадлал өндөр гэж. Дээрээс нь одоо энэ төрийн бүс байгууллага гадны одоо мэргэжилтнүүдтэй хамтраад судалгаа хийж зөвхөн Монгол дургадаг модны үрээр нь тарьсан ийм суулгацыг хийж байгаа. Энэ жил ойжуулалтыг бортогтой тарьцаар хийж байгаа нь онцлогтой. Хамгаалагдсан үндэс гэж нэрлээд байгаа бортогтой тарьцын давуу тал нь тарьсан мод урахгүй байх эрсдэл бага байдгийг ойжуулалт хийж байгаа мэргэжилтнүүд хэллээ. Учир нь ийм тарьц үндэсний гэмтэлгүй байдаг учраас хурдан ургалттай, мөн хүүтнийг дах төсвөртэй байдаг байна. Одоо модны гол урах юм нь бол үндэс нь. Үзүүрийн үндэс гэдэг одоо бүр нөгөө жинхэнэ ургаж явах хэвээр тэр зүйл маань гэмтчихдэг учраас ирээд авчираа тарингууд суулгасан газар ерөөс ямар ч үр ашиггүй өгчдөг байхгүй. Тэгээ энэ бортогтой тарьц маань тэр эрсдлээс хамгаалсан. За одоо энэ бол жишээ нь хайлаас байна. Хайлаасны бол одоо ингээд энэ одоо 3 настай орчим хайлаас байхад тэр 3 настай хайлаас маань өөрөө хэдийн хэмжээний үндэстэй яг уу тэр хэмжээнд тэр чигээр 100% хамгаалагдсан байдаг учраас хэдийд хаанч авчиж тарьсан урах 100% урах боломжтой. Тийм технологи учраас энэ маань өөрөө заавал одоо нөгөө Монголд нэг тогтсон ойлголт байдаг шүү дээ. Зөвхөн хавар намар тарина гэх. Энэ бол өдрөл хамаарахгүй тарина. 1950-аад онд барилга бүтээн байгуулалт ихээр өрнөж дотоодын мод бэлтгэлийн үйлдвэрт мод ихээр ашиглах болсноор туул голын хоёр цутгал болох алтай булнын голуудын савдах ойг сүтгэжээ. Ингэж их хэмжээний модыг устгасан нь туул голын урсаж багасхад нөлөөлсөн учраас энэ талбайг эргэн ойжуулж эхлээд байгаамаа. За энэхүү ойжуулалтын аян өрнөж байгаль орчныг нөхөн сэргээх ажил хийгдэж байгаа хэдий ч хоймод хулгайгаар огтлон сүтгэх хүмүүсийн хууль бус ажиллагаа үргэлжилсээр байгаа юм байна. Ялангуяа намрын энэ цагаар хууль бус мод бэлтгэл нэлээдгүй нэмэгддэг. Тэгвэл ийм байдлыг багасгахын тулд холбогдох газруудаас ямар арга хэмжээ авч байгаа тухай бид тодруулсан юм а. Хууль бус мод бэлтгэл хийж байгаа нийтлэг зөрчлүүдэд түлээний болон хэрэглээний модны эрхийн бичигт байгаль хамгаалагчид хууль бусаар бичлэлт хийдэг, модон материалын гарал үүслийн гэрчлэгээр дамжуулан хэрэгэлдэг зэрэг зөрчлүүд эзэлж байна. Хамгийн сүүлийн жишээ дуртахад Хөвсгөл аймагт их хэмжээний модыг хууль бусаар бэлтгэсэн хэргийг илрүүлжээ. Ойрын хугацаанд бол сая Хөвсгөл аймаг руу тамилт дээр яваад ирлээ. 2000 гаруй ноёт мод хавтгааруулаа агцсан дээр бараг байгаль орчны экологийн үйлгээгээр бараг 200 сая төгрөг тавигдчихад арга хэмжээ авах газагдаж шилжүүлэх гэдэг ингээд суучтай. Улаанбаатар хотынхан жилд 680 мянган куб метр модыг хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл нэг өрх жилд дунджаар 3-аас 4 куб метр мод түлж байна гэсэн үг. Мөн барилга байгууламж бүтээн байгуулалтад ашиглах зэргээр модыг сүйтгэх олон нөхцөл шалтгаан бий болоод байна. Хэмжээнээсээ илүү давсан модны ийм хэрэгцээг зохицуулахын тулд эхний ээлжинд гадаадын улс орнуудаас оруулж ирж байгаа модон материалын бүх тарифыг тэглээд байгааг салбарын сайд онцолж байна. Эрэлт нь нийлүүлэлтээс 3 дахин илүү байна гэсэн судалгаа гарсан л да. Өөрөөр хэлбэл Монголд тэр модны хэрэгцээ их байгаад байдаг. Нийлүүлж байгаа нь баг 3 дахин бага байгаад байдаг. Тэгэхээр энэ дээр ер нь мэргэжлийн хяналт, хууль хяналтын байгууллагууд одоо цагдаа хариуцдаг. Бид нар бодлогоор яам дээр яаж энэ хулгай модыг багасгах вэ гэдэг нэг жижигхэн хэсэг гаргаад бид нар бол бас ажиллаж байгаа. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэхийн тулд төрөөс баримтлах ойн бодлогын баримт бичигдэр байгаль орчны яамныхаа ажиллаж байгаа юм байна. Намар энэ баримт бичгийг баталж модны хулгайтай тэмцэх тусгаалсан бодлого баримталж ажиллана гэсэн юм а.